UBS телевизийн өглөөний мэнд Улаанбаатар нэвтрүүлгийн спорт өглөө болон шинтэн үзэж байгаа эрхэм үзэгчид та бүхэндээ энэ өглөөний мэндийг хүргэе. Тэгэхээр бид бүхэн та бүхэндээ спорт өглөө цувралаар гольфын талаар нэлээдгүй олон цуврал мэдээллүүдийг хөтлөгч сэтгүүлч Сувд Эрдэнэ хөтлөгч сэтгүүлч Гамбаяр нарын хамт хүргэсэн байгаа. Тэгэхээр бид бүхэн энэхүү спортын цуврал нэвтрүүлгүүдийг Ста Screen Golf клубээс та бүхэндээ бэлтгэн хүргэж байгаа гэдгийг та бүхэндээ бас дуулгахад хаатай байна. Ингээд өнөөдрийн дугаараар та бүхэндээ гольфын талбайн скор буюу онооны үнэлгээний зарчим яаж явагддаг, зай талбайн хэмжээг хэрхэн тооцоолох талаар бас жижигхэн тайлбартаагаар screen indoor screen тоглоом буюу энэ дотор screen 3 нөх тоглож та бүхэндээ бас тайлбарлаж хүргэе гэж бодож бэлдсэн юм аа. Тэгэхээр миний өнөөдрийн тоглох байгаа талбай бол Солонгост байрладаг Bear Creek гэсэн ийм талбайг сонгож тоглохоор бэлдсэн. Тэгээд энэ талбай маань тэр дээр hole 1 буюу 1-р нөх par 4 гэдэг маань ухаандаа par 4 гэсэн тэмдэглэгээтэй байх тохиолдолд та яг энэ тоглох гэж байгаа T-box гэж нэрлэдэг байгаа энэ тоглох гэж байгаа хэсгээс яг нүх буюу кап буюу нүх хүртэл бөмбөг унтал 4 цохижил оруулах ёстой гэсэн юм үнэлгээ байгаа par 4. Хэрвээ par 5 байх юм бол та 5 цохиж оруулах ёстой, par 3 байх юм бол та 3 цохиж оруулах ёстой. Үндсэн стандарт нь ийм 3 үнэлгээ байдаг. Тэгэхээр энэ удаад бол над дээр par 4 буюу 386 метрийг 4 удаа цохиж яг тэр капын дотор бөмбөгийг унах ёстой гэсэн ийм даалгаврыг өгсөн байна. За тэгээ эхний цохилтыг би гүйцэтгэх гэж байна. Эхний цохилтыг гүйцэтгэхийн тулд та бүхэнд хэлжсэн бөмбөг ухаанд талбай дээр байсан бол бид нэг хадаас буюу T-гээ зоож байгаа тийм дээр бөмбөгөө байрлуулна. Энд бол T байрлуулах боломжгүй учраас цаанаас техник технологи нь өөрөө юм T-тэйгээ гарч ирсэн учраас энэ бөмбөгийг цохилтонд оруулах гэж байна. За миний заасан зай бол 240 м цохох юм бол ухаанда тэнд бөмбөг чинь унах хэрвээ чигээр нь цохиж чадвал гэсэн үг шүү дээ. Гэхдээ 240 м-ээс бас цаашаа давах магадлал нь юу гэхээр доошоогоо 24 м уруу юм байна гэдэг энэ бас мэдээллийг өгж байна. За тэгээ эхний цохилтыг гүйцэтгэе. Эхний цохилтыг бол драйвер буюу 1 номерын цохороор гүйцэтгэх ёстой. За жоохон баруун алдсан. Үгүй баруун алдаад бөмбөг 255 м өнхөрч цаана 134 м үлдсэн бөмбөг 9 дунж байна. За тэгээд ерөнхийдөө энд 134 м доошоогоо 6 м уруу араас 1 м/секундын салхитай гэж үзэх дээрээс ерөнхийдөө нэг 134-өөс 6 м 128 м-ийг би цохох ёстой. Мэдээж банкер буюу элсэнд бөмбөг унсан байгаа учраас жоохон зуурна. Тэгэхээр зууралтыг бас тооцох ёстой. Тэгэхээр 135 м гэж цохно. За тэгэхээр 135 м-ийг бол миний хувьд 8 iron буюу 8 номерын цохороор гүйцэтгэдэг. Тэгэхээр тэр цохилтыг гүйцэтгэе. За тэгээ уг нь бол энэ ингээд шууд green гэж нэрлэгддэг ногоон талбай дээр унж явах хэрэгтэй тэр дээр зүүзүүлсэн байна. За энэ миний 2 дахь цохилт. За дутаачсан. Дутаагаад үндсэндээ green буюу green хэсэгт орж чадсангүй. За тэгээд туг хүртэл бол надад 23 м үлдсэн. За 23 м-ийн цохилтыг гүйцэтгэхийн тулд би 58 буюу wedge 4-5-нд тайлбарлаж ирсэн. Wedge цохор буюу 58 гэсэн ийм градустай wedge цохороор 23 м-ийн цохилтыг гүйцэтгэнэ. Урд нь нэг ийм хоосон swing хоосон дасгалуудыг заавал хийж явах бит юм артаарай. За ингээд үндсэндээ чип цохилт буюу гэрийн дээрээс паатлах шаардлагагүйгээр чип цохилтоор 23 м-ийг амжилттай гүйцэтгэж би 4 цохиж оруулах ёстой байсан тэр даалгаврыг 3 цохилтоор гүйцэтгсэн учраас ганц толгоор хасах 1 гэсэн ийм онооны үнэлгээ гарч ирж байна. Гольф бол оноо бага авах тусмаа сайн. Тэгэхээр хамгийн бага оноотой хүн хождог. Миний хувьд бол хасахныг буюу тэг байх ёстой гэсэн бол тэгээсээ бүр бага оноо авлаа. Би сая 4 зогсон бол тэг оноотой яг 4 цохилтоо гүйцэтгсэн гэсэн үнэлгээтэй байх ёстой байсан бол 4 цохих юм 3 цогцсон учраас хасахныг оноогоор
одоо шагнуулж ийн гэх юм уу те. За дараагийн нүх 2 дугаар нүх энэ бол бас пар 4 358 м юм байна. Тв боксноос туг хүртэл. Гэхдээ 240 м зааж байгаа боловч өгсүр 13 м. Энэ бол нэлээд өгсүр дээшиг ийм одоо баг уулын одоо ингэрлүү цохохоор ийм үзүүлэлттэй юм байна. Баруун тал руугаа одоо энэ ерөөсөө яг тэнд үзүүлсэн талбайгаас бөмбөг хэрвээ баруун тишээ унах юм бол out of bounds буюу бөмбөг гадагшаа яг тоглох орчноос гарсан гэж үзээд 2 оноогоор торгуулад дахин энэ одоо зайнаасаа цогтөг учраас хамгийн гол нь чигээр нь салхиа сайн мэдэрч хамгийн гол нь чигээр нь зөв заасан талбай дээр бөмбөг унах хамгийн чухал ийм одоо үүрэгтэй. За тэгэхээр би одоо бөмбөг цохоход бөмбөгийг салхи дэртээ тэргүй баруун тишээ зөө одоо туух учраас айл болох жаахан зүүн цогчиж салхины чигээр нь бөмбөгийг одоо тэр заасан цаг дээр унах ёстой. За ингээ ихний цохилтыг үүсгэе. За зам авсан цементэн зам аваад бөмбөг маань нэлээд одоо мотив буюу одоо түлхэлт авлаа. 250 м-ийг үүсгэсэн цаашаа надад 84 м үлдсэн салхи яг араас 1 м/сек. За 84 м дээшээ 9 м өгсүр юм байна. Тэгэхээр 9 м өгсүрийг үндэ тооцох юм бол энэ нэг 94 м орчим цохих ёстой боловч араас 1 м салхитай учраас би 90 м-ийн цохилтыг гүйцэтгэж бөмбөг маань үндсэн яг зөв байрлалд очно гэж үзэж тооцоолж байна. Тийм учраас би 90 м-ийг 52 гэсэн одоо wedge цохиураар гүйцэтгэнэ. Энэ миний 2 дахь цохилт. Бөмбөгийг зүүн татсан. Нэлээд хүчилч гсэн байна. За бөмбөг гэрийн буюу одоо ногоон хэсгээс гараад цаатлын рафн дээр буусан байна. За тэгэхээр эндээс одоо дахиад чип цохилтыг гүйцэтгэх ёстой. Энэ удаад бол 19.7 доошогоо 60 см уруу ийм нөхцөл үүссэн байна. За 3 дахь цохилтыг гүйцэтгэн. Одоо бол би үндсэндээ түрүүн эхний нөхөн дээр би 4 цохистой байсан бол 3 цохиод хасхныг оноотойгоо. Одоо энэ дэр хэд цохин тэрнээсээ ингээд оноо маань шийдэгдээд явах учраас энийг бас аль болох тогруугаа сайн шахаж тавиад дараагийнхаа 4 дахь цохилтыг унгах нь надад бол маш их хэрэгтэй. За тэр үндсэндээ яасан бэ гэхээр бөмбөг маань нөгөө заасан 1.5 м одоо буюу заасан ойрхон хугацаанд зогссон учраас тэрийг бол би тэртээ тэргүй цохиод авах учраас 1 оноогоор нэмүүлээд үндсэндээ би саяны 2 дахь нүхийг пар 4-ийг 4 цохистой бол 4-өө цогцсон гэсэн юм үзүүлэлттэй. Одоо би 3 дахь нүх рүүгээ явж байна. 3 дахь нүх маань пар 3 яг 3 цохиод оруулах хэрэгтэй нүх таарсан байна. 124 м доошоогоо 12 м уруу баруунаасаа зүүн тишээгээ 3.3 м хэрчсэн салхитай ийм талбай таарсан байна. Тэгэхээр 124 м доошоо 12 гэхтэр үндсэндээ 110 м л одоо цох ийм шаардлагатай байна. Гэхдээ аль болох бөмбөгийг жоохон баруун цогчиж баруун гарсан бөмбөгөө салхиндаа тугдаад 100 унна гэж тооцоолоод 110 м-ийг би одоо pitch гэсэн P үстэй ийм pitch-ээр цохиж одоо гүйцэтгэе. За 3 цохиж оруулах хэрэгтэй. За 44.4 м хурдтай гарсан байна. 40 градус хөөрсөн байна. Ерөнхийдөө бол питчэнд бол хангалттай. Питч бол өөрөө 48, 50, 52 гэсэн градустай байдаг. Үндсэндээ 40 градусаар гарч ийн гэдэг бол бас би хангалттай үзүүллээ гэж өөрийгөө тоож байна. За ногоон талбайн цохилтыг бол гүйцэтгэдэг паттер гэдэг цохрыг таах өөртөө мэдж байгаа. Энэ бол зөвхөн ногоон зүйлэнд ногоон талбай дээр хэрэгэлдэг юм цохор байгаа. За энэ миний 2 дахь цохилт. Тэгэхээр одоо энэ бол 10 м зай байна. Тэгэхээр мэдээж талбай дээр бол яг энэ одоо үнэлгээнүүд стандарт мэдээллүүд бол байхгүй. Яг тэнийг бол цэвэр өөрийнхөө мэдрэмжээр зохино. Тэгээ бас алхаж зарим хүмүүс бол одоо алхаж явж хэмждэг хэдэн метр байна гэдэг те. Зарим хүмүүс нүдэн баримжаагаар хэмждэг. За тэгээд одоо энэ дээр зааснаар бол 10
11 м орчим юм байна. Гэхдээ доошоогоо 10 санж уруу учраас ерөнхийдөө нэг яг л 11 м-ш 10 м цохоход бөмбөг нөхөн дуунах болов гэж тооцож байна. Гэхдээ энэ одоо зүүн талаасаа баруун тишээ урссан байна. Тэгэхээр грин маань үндсэндээ жоох юм уруу гэсэн. Тэгэхээр мэдээж дээр нь цогчиж дээрээсээ юм брейк одоо юм налууг ашиглаж дээгүүр нь тойрог хагас дугуй тойрог хэлбэрээр гүйлгэж бөмбөгийн нөхөн дуунахаар ийм сонголтыг хийх юм байна. За энэ миний 2 дахь цохилт. За нэлийн чанга зогчжээ. Даваа цаана 105 м. Ингээд яг 1.5 м дотор үлдчих дээрээс зэрэг энэ маань үндсэндээ одоо дараагийн нэг цохилтыг тэртээ тэргүй оруулна. Энэ бол ойрхон зогссон учраас энийг бол нэг цохилтоор дооцож байгаа. Би сая хэдий 2 зогсон боловч 3 цохилтоор буюу үндсэн яг одоо 3 зохистой пар 3-ийн үндсэн одоо үзүүлэлтийг хийж чадсан гэсэн үг. За дараагийн 4 дахь нөх маань одоо энэ нөхийг тайлбарчаад тэгээд өнөөдрийнхөө дугаарыг өндөрлөө. Тэгэхээр энэ маань яагаад тайлбарлах ёстой шалтгаан гараад ирэх гэхээр пар 5 гэж байна. Тэгэхээр 5 зохиж оруулах ёстой гэсэн үг. Нэгдүгээр нөх, хоёрдугаар нөх маань бол үндсэндээ пар 4 байсан, гуравдугаар нөх маань пар 3 байсан. Би одоогийн байдлаар 3 нөх тоглосны дараагийн байдлаар хасах нэг оноотой явж байна. Тэгэхээр бас сайн л явж байна гэсэн үг л дээ. Тэгээд одоо пар 5-ыг цохилтыг гүйцэтгэх 479 м юм байна. Тэгээд ерөнхийдөө талбайн одоо курс стандарт маань бол тэнд харагдаж байна. Яг ямар хөө хэмжээтэй. Тэгэхээр энэ дээр бол би аль болох доошо 6 м уруу учраас яг тэр тэмдэглэсэн тэмдэглэгээний дагуу аль болох зөөлөн цохиж аваачихгүй бол үндсэндээ би жоохон зүүн мушгихал юм бол яг одоо баруун хойноос зүүн урагшаа салхисан салхи байгаа учраас тэр салхи бол миний бөмбөгийг өшөө цааш нь чигээр нь явуулаад магадгүй тэр заагдсан хэмжээнээсээ гадна гараад 2 оноогоор торгуулах магадaltaй учраас маш их болгоомжтой бас мэдрэмжтэй цохих шаардлагатай нөх байна. За 5 зохих хөстэй пар 5 эхний зохилт. За ерөнхийдөө жоохон газар цохоод нэлийн сул явлаа бөмбөг. Тэгэхээр энийг бол магадгүй хүмүүс ус ямар их хүчтэй цохоод байна гэж анзаараад байж магадгүй. Энэ бол ерөөсөө хүч биш. Аль болох яг багшаар зөв заалгаж зөв техникийг сурсан тохиолдолд энэ бол зүгээр яг л техникээр зохиж байгаа асуудал. Энд ямар нэгэн хүч биар хэрэггүй. Зөвхөн техникээр зөв сураа зөв зохисон тохиолдолд бол ингэж одоо хол хүчтэй цохон дээрээс нь бас их юм тод чанга дуу гардаг шүү. За хоёр дахь цохилт маань 200 м өшөө цаашаа над 245 м үлдсэн байна. Тийм учраас би ямар ч айж ич санаа зовх зүйлгүйгээр энэ одоо вүүд 3 вүүд энэ бол мэдээж 1 номерын цохиурын дараагаар орох цохиур 3 номерын цохиур. Энэ бол үндсэндээ нэг 200-аас 220 м явах хэвээр. Гэхдээ энэ удаад бол талбай маань өксүр байгаа учраас бас 200 м-ийн хүрүүл ер нь хангалттай гэсэн юм үзүүлэлтийг үзүүлэх юм цохиур байна. Миний хоёр дахь цохилт. За ерөнхийдөө тунд ажгүй зогчлоо гэж үзэж байна. Өөрийгөө ер нь тоож байна. За одоо надад би 5 зохиж оруулах ёстой ийм талбай дээр тоглож байгаа. Пар 5 дээр. Тэгээ би 2 цохоод надад 57 м үлдсэн байна. Араас салхитай. Грин бол ерөнхийдөө одоо цэнхэр ногоон улаан гэж байна. Тэгэхээр энэ бол наанаасаа дээшээгээ өксүр грин байна гэсэн үг. Тийм учраас дээр нь юм уу одоо тугныхаа дээр байрлал бөмбөгөө байрлуулчих юм бол доошоогоо уруу паатлахад бол хамгийн хүндрэлтэй байдаг учраас айл болох гольфч хүн бол өксүр байгаа юм гриний тугныхаа доор нь бөмбөгөө байрлуулж доороос нь дээшээ паатлах нь хамгийн зөв одоо сонголтоо. Тийм учраас одоо 57 м гриний наадлын ирмэг хүртэл 39 м юм байна. Тэгээд гриний наадлын ирмэгээс цаашаа яг тэр туг хүртэл болвол нэг 20 орчим 18 м байгаа юм байна. За 57 м сонголт. Цохиурын сонголт 52. Wedge. Тэгэхээр одоо үндсэндээ би нэг яг 57 м-ээр зогчвол өксүр нь энэ араас салхилж байгаа салхиныхаа чигтээ таарч болов гэж тооцож байна. За 3 дахь цохилт. Газар зогч байна. За, нэлийн хол байрлуулсан. 5 зохиж оруулах ёстой
Part 5 дээр 3-аар on хийсэн. 3-аар одоо green дээр on тавьчих чадлаа. Одоо эндээс би нэг цохоод оруулчвал бас одоо 5 цохих юмыг 4 цохсон учраас хасах нэг оноогоор би шагнуулна. Тэгэхээр хас 2 болно гэсэн үг. Цаашаага өшөө Элвиаг энэ наанаагаа сайн тоглох юм бол одоо амжилттай гольфч юм байна гэж өөрийгөө тоох магадлал их нэмэгдэж байна. Зүгээр яг хуу цохоод нөгөө түрүүний заас 1.5 м дотроо бөмбөгөө байрлуулах юм тэртээ тэргүй дараагийн цохолт ойлгомжтой учраас гээд concede гэж ярьдаг бид нар. Тэгэхээр тэр цохилтыг одоо хэрвээ хийх юм бол 5 цохсон part 5 дээр 5 цохсон байна. Тэгээ ер нь нормал яг стандарт үзүүлэлттэй гэдэг ийм үнэлгээг авахар болжээ. За 12.6 өксөр 30 санж. Баруун жоохон цохихгүй бол баруунаас зүүн тишийг онсон грин маань урссан ийм налуу грин байна. Тэгэхээр нэг 14-15 м орчим цохно л гэж тооцож байна да. За үндсэндээ дээр нь ойрхон 1.2 м тавьсан. 1.5 дотор орчих юм бол concede буюу дараагийн цохилтыг тэртээ цохоод оруулах хэмжээнд үздэг байгаа. За ингээд 4 нөх тоглолоо. 4 нөх үндсэндээ тоглоход би par 4, par 4, par 3, par 5 гэдэг маань үндсэндээ 10 одоо 6 цохох ёстой. Нийт 16 цохох ёстой. Тэгэхээр 16 цохох ёстой үндсэн стандарт үзүүлэлтээс гантлага бол өнөөдөр та бүхний өмнө одоо та бүхнээсээ маш их тийм эрч хүчийг авснаар 16 цохох юмыг 15 цогсон байна. 15 буюу хасах нэг цогцсон явж байгаа юм байна. Тэгээ өнөөдөр бол би өөрийгөө маш их сайн дооч байна. Одоо би явж талбай орж талбай дээр яг өнөөдрийн стандарт зөв байна уу, худлаа байна уу? Эсвэл одоо худлаа та нар хараад өнгөрсөн байна уу гэдэг нь одоо мэдэгдэх болно. Тэгээд мэдээж үргэлж бид бүхний телевизийн уран бүтээлчид бид бүхнийг дэмжиж ирэх юм үзэгчид та бидний өгөөс телевизээр хөгжихгүй. Тийм учраас биднийгээ үргэлж баярлуулж биднийг өргөж дэмжиж өгөх хэрэг үзэгчид та бүхэндээ Улаанбаатар телевизийн сайн манай Улаанбаатар өглөөний хөтөлбөр спорт болонгаараа хүмэндчиллээ. Тэгээд гольфийн бүх цуврал нэвтрүүлгүүдтэй хамт өсөх хэрэг үзэгчид та бүхэндээ маш баярлалаа. Бүгдээрээ эрүүл хамгийн их одоо боловсролыг олгодог. Тэгээд хамгийн харьцааны соёл, хамгийн зөв зүйтэй бүхнийг заадаг gentleman спорт гольфыг заавал нэг сонирхоод үзээрэй гэж та бүхэндээ өнөөдрийнхэн цуврал нэвтрүүлгийн удаагийн дугаарыг өндөрлөж байна. Бидний хамтсан та бүхэндээ маш баярлалаа. Нэвтрүүлэг маань цааш үргэлжилж байна. Mandala Garden төсөл нь Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын шин суурьшлийн бүс. Ирээдүйд үн цэнийн өс нэмэгдэх Аз зэрэглэлийн байршлын арцтын дэмждэх 10 га талбайд төлөвлөгдсөн. Mandala Garden хотхон нийт 46-аас 190 м2 хүртэлх 2-оос 5 гурав байрны сонголттой. Та уг сонголтын зэрэгцээ, цонхны харцаа, Panorama View, Zoo View, Water View, Forest View, Mountain View гэсэн сонголттойгоор захиалах боломжтой. Гэр бүлдээ үлдээх хамгийн үнцэнтэй хөрөнгө оруулалт Mandala Garden AVT концепт.